нөгөө Батхааны хилгэнэл гэдэг нэг кино байна. Орсон. Яа тэрийг анх би нэг үзчихээд уур хүрээл яваадсан. Бид нар өөрсдөө ингээд арчаатайхан байсан бол энэ Батхан гэж ийм амар том түүх, ийм том сэдв байхад бид нар гоё кино хийчихэн зү. Байхгүй болохоор л тийм хачин эмхтэн хүн шиг Батхан гарч ирээл те тэрийг одоо дэлхийд олон улсад энэ бол Батхан юм аа гэж харуулдсан. Тэгээ сая 1942-ыг үзчихээд нөгөө таны тоглосон Батханыг үзээд нэг сэтгэл амарлаа. Энэ Оросууд айгу муухай гараад байгаа байхгүй. Манайханд олон зуун жил дарлагдсан тий. Бидрээр төр улс төрөө хичээл заалгаж ирсэн. Ер нь маш олон зүйлийг заалгаж ирсэн. Арт түмэн. Тэгээд тийм болооч тэр үед юм уу? Нэг тийм нүсэрхүү гэдэг юм уу? Хонцог нуур гэдэг юм уу? Өөрсдөө тэр түүхийг их дарах дуртай. Тэр хоёр ч кино байдیں۔ Дээр үеийн бас нэг тийм Батхантай кино байдаг. Тэрэн дээр болохоор бүр хятад дүүшмлийн хувцастай тийм Батханыг тарган бүдүүн аль алийн үзчихэд нэг нүгүү хэлэхэд миний яг дургу зэвүү хоёр зэрэг хөдөлж ирсэн. Тэгэл энэ одоо юу гэдэг нөгөө Монголоо өмөрсөн, хаанаа өмөрсөн тийм сэтгэл зүйн дээрээс би Батханыг энэ ролд би тоглосон. Зураг авалтны 3 сарын хугацаанд болсон. Ер нь байнгын толгойд л эргэлдэж байсан. Нилээнч нэхур яжсэн, нилээнч би бодож хийсэн. Одоо л бидрийг нэг жижиг үндэстэн гэж харж байгаа. Үгүй шүү дээ. Дэлхийн талыг эзэлж ийсэн. Гүрэн улс байсан Монгол шүү дээ. Түүх соёл маш агуу ихтэй.